За одоо энэ 9 жилийн өмнө болсон юм би сайн санахгүй л байгаа. Зүгээр бодлогын хувьд бол ингэсэн. 12 оны 3 сар 5 сард Батуулдын засгийн газар байхдаа энэ төмөр замыг барья. Барихтаа ингээд BOT буюу энэ одоо Energy Resource компани нэг нь юу гэлээ дорны төмөр зам ч гэлөө. Ийм компаниудад ингээд барих эрхийг өгсөн юм байл. Энэ ганц сайд энэ Баттулга биш шүү дээ. Төмөр замын сайд манай замын сайд ч ганц байхгүй. Ганц энэ тогтоолыг детальчилж оруулдаг хүн чинь бол салбарын сайд шүү дээ. Хэлнүүц. Миний ер нь ойлгосноор бол Energy Resource урагшаа явдаг ганц хатва хүчиртэй замыг барих эрхийг өгөөд тэн дээр ганц юм монопол компанитай болцсон. Дахиад урагшаа гашуун Сүхбаатар руу явдаг төмөр замаа нэг компанид өгчөөд тэгээд тэрийгээр одоо ингээд бусдуул юма тээвэрлэн ихлээр хөндрөл гарнаа. Хоёрдугаарт төрийн өмч зөнгөсөн ийм компанийн төмөр замын суур бүтцийг өмчлөх ёстой. Миний одоо санаж байгаа хоёр одоо гол нөхцөл бол энэ юм аа. Ийм байдлаар энэ засгийн газрын ганц сайд оруулж ирсэн тогтоолыг бол засгийн газар хэлэлцэж дэмжиж гаргаж тэгээд тэр компаниудтай хийсэн концессийн гэрээг нь бол цуцлсан. За 91 би энэ дээр бас та нарт ийм хэлье би ингээ хэдэн өдөр би ч одоо 3 дахь удаага энд гэрчээр оролцож байгаа шүү дээ. Тэгээд нэг ийм каноны ингээд нэг урдлын хэсэг нь алга болол дундлын хэсэг нь гараад ардлын хэсэг нь алга болсон нэг ийм л юм болж байна. Би ер нь бол инквайр гишүүн Сүхбаатар гишүүний хяналтын хуулийг санаачилж Монголын парламентэд бол том дэвшил авчирсан. Энэ хөгжлийн банкны асуудлаар энэ нээлттэй сонсгол хийж энэ нотлох баримтад тулгуурлаж ярьж байгааг би бол хамгийн том одоо ололт амжилт манай энэ 2000 оны 20 оноос хойшийн парламентийн хамгийн том ололт амжилт. За тэн дээр бол энэ Сүхбаатар гишүүн одоо энэ ахлаад явж байгаа инквайр гишүүн энэ бол үнэхээр том гавьяа байгуулсан гэж харж байгаа. Тэгэхдээ юмд жаахан ингэж ус төржихгүйгээр хандмаар байна. Одоо энэ төмөр зам гэвэл төмөр зам хаанаас ихснээс ярмаар байна. Түүнээс шин Баттулганы тэгсэн байж магадгүй гэдэг ийм үндслэлээр зөвхөн ингээд нэг 12-аас хэдүүлээ энэ. Манайхны чи 16 он хүртэл барьсан 16 он хүртэл бариачгүй шүү дээ. Тэр одоо ийм ном хүртэл гаргаж байгаа. Энэ нь одоо та нар гаргаагүй л дээ шууштай өргөжлүүлнэ. Энэ дэлгэцэнд нэг алтан гүшүүний яриад байгаа. Нөгөө шинжээчийн дүгнэлтээс хамгийн хоёр дахь хуудсанд байна уу? Сая нөгөө өмнөх юм яар гэдэг шүү дээ. Өмнөхөө ярил дээ. Хоёр дахь нүрийг нь өгчөөрэ дэлгэцэнд. Тэгээд за энэ хоонлын байна оны. За зөв. Тэгэхээр энэ дээр бол ингээ хэдээс эхэлж байгаа төмөр замын асуудал 2010 оноос эхэлж байгаа биз? Одоо энэ PR пропаганда гэдэг чинь ингэж явж байгаа. Засгийн газраас хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой гаргасан зарим шийдвэр гэж энэ би бол жавхлан тараасан гэж ойлгож байгаа юм. Энэ бол 2012 оны 8 сарын 30-наас 2016 оны 6 сарын 20 хүртэл гэж ингэж улс төржсөн байдлаар засгийн газрын юмыг тасдаж авч тарааж байгаа. За энэ 10 оноос эхлээд ярих ёстой. Би энэ бүх материалуудыг ингэж цэгцлээд аваад ирсэн. Ер нь 10 оноос эхлээд яасан гэхээр одоо Дорчаан гишүүн ч гэсэн нэг юм их буруу ойлгож явна. Монгол улсын засгийн газар Алтан хоёгийнх байна уу, Батуулдынх байна уу, Сайхан бэлгийнх байна уу хэн ч байсан падлий байхгүй. Монгол улсын засгийн газар гэдэг чинь өөрөө ингэж бодлого гаргаад юм хийдэг газар биш. Монгол улсын их хурлын баталж гаргасан тэр одоо баримт бичиг, тэр тогтоол, тэр хуулийн хүрээнд ажиллагаа явуулдаг. Тэгэхээр энэ хаанаас эхлэлтэй юм гэхээр ерөөсөө би энэ хөгжлийн банкны хэлэлцүүлгийг хажуунаас нь сонсож байгаад би өнөөдөр нэг хэлчих гэсэн. Инквайр шуучлаараа энэ дээр хэлчмээр байна. Тэгэхээр энэ юунаас эхэлдэг байхгүй юу? 10 оноос эхлээд явж байгаа байхгүй юу? 10 онд ч юм бол Монгол улсын их хурлын тогтоол гаргаж байгаа. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого баталж байгаа. Их хурлын дарганд дэмбэрл байсан. Нам засаг ярих юм бол одоо Батуулд ерөнхий сайд байсан. За ингээд одоо нэг юмаа нэг сайн ойлголцоод явъя. Энэ бас дэвшилттэй болоод байгаа. Ийм олон хуудастай ийм төмөр замын талаар баримтлах бодлогыг баталж байгаа. Тэгэнгүүт нь шин төмөр замын төслийн санхүүжилтийн тухайд түрүүн тэр
залуугийн уншдаг шинжээчийн өгүүлэлтэн дотор байна. 11 оны 8 сарын 31 гэдэг чинь ерөнхий сайд Батболд зам тээвэр барилга хот байгуулалтын сайд энэ Баттулга хоёрын гар үсгтэй хамгийн анхны төмөр замын санхүүжилтийн тухай бичиг гарч байгаа. Энэ хурлын нөгөө хуулийн хүрээнд ингэж гарч байгаа. Шин төмөр зам төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаарддаг 50 сая Америк долларын санхүүжилтийг 2011 онд багтааж зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкны төлөөлөн өдөрдох зөвлөл хаш чулуунд зөвшөөрсөв. Өөрөөр хэлбэл энэ төмөр зам бол хөгжлийн асуудал муу юм аа. Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх нь зүйтэй юм аа. Энэ төмөр зам өнөөдөр шиг нохон замаар орж ингэж удаагүй бол энэ бол хамгийн ашигтай төсөл байхгүй. Тэгээд хамгийн ашигтай төслийг зүгээр нь хувийн нэг ганц хоёр компанид өгчих гэхээр болохгүй юм аа. Төрийн өмч давмгаалсан байх ёстой маа гэсэн ийм л агуулгарын засгийн газрын тогтоол гарч ирсэн. Тэгэхээр одоо ингээ киногаа жоох урагшаа явуулна шүү. 10-11 он дээр аваач шүү. Одоо би 3 удаа энд орж ирж байгаа. Яагаад миний өмнө байсан ерөнхий сайдуудаас энд орж ир суухгүй байгаа. Яагаад тэр хэсгийг тасдаж үлдээгээд байгаа. Эн чи юу гэж надад харагдаад байна гэхээр олон нийтэд энэ алтан хийг гэдэг нөхрөөс бараг тооллын эхийг биччихээд байгаа байхгүй. Христийн мэндэлсний өдрөөс он тоолол эхэлнэ гэдэг шиг Монгол улсын энэ хөгжлийн банкны түүх алтан хигээс эхэлнэ гэдэг. Тийм юм байхгүй. Одоо та нар сонсож байгаа үстэ. Хөгжлийн банкны саяны тэр Energy Resource-ийн залуу хэлжлээ. 600 сая доллар босгоцсон байхгүй 12 оны 3 сард. Тэгэхээр тэрнээсээ 50 сая Америк долларын санхүүжилтийг 11 онд багтааж олго гэдэг. Мөнгө нь босоогүй байсан юм л дээ. Тогтоол нь төрүүлээ гарцсан юм. Тэгээ түрүү нэг хүн ярьж илээ шүү дээ. Өтөө 50 сая доллар чинь гараад энэ төмөр зам ажил хийгдсэн юм уу? Баттулга гэхээр түрүү энэ юу лээ? Энд ярьсан шүү дээ. Гөө сүүлд Баттултай уулзсан чинь сонгуулийн өмнө одоо энэ төмөр замын мөнгөний гаргаад өгчүүл наад Жинхэнэ Баттулга чинь мандчих гэдэг энэ гаргаж өг. За дараа нь би хэлье. Мөнгө хаанаас яаж гаргад? Дараагаар нь ийм байгаа. 12 оны 3 сарын 27-нд тэн дээр байгаа юу? 12 оны 3 сарын 27 байна уу? Тогтоол. Монгол Улсын засгийн газрын тогтоол 93 дугаар тогтоол. Энэ ингэж байгаа. Төмөр замын талаар авах зарим арга хэмжээний тухай. За энэ нөгөө нэг бид нар засгаас гараа явуулсан чинь сангийн сайд нь хаян хэрэг болцсон байлээ. Тэгээ энэ дээр ингэж үчиж байгаа та нар. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хүрээнд хэрэгжүүлэх төмөр замын төслийг санхүүжүүлэхэд эхний ээлжинд шаарддаг 399 тэрбум төгрөг 400 тэрбум гэсэн. Тэрбум төгрөгийн зээлийг энэ тогтоолын 1-р зүйл заасан хувьцаат компанид 10-аас доошгүй жилийн хугацаатай болгохыг Хөгжлийн банкны төлөөлөн өдөрдох зөвлөлд бат жаргал зөвшөөрсөг гэж. Одоо ингэж сайхан тойрцоод ярьдээ. Ягаад байгаа тэр тогтоолыг тийм 93 дугаар тогтоол. Дэлгэцэн төгчөөрэй. Одоо яг ингэж сайхан ярил л да. Одоо тэр Батбол сайдыг орж ирээд яхаараа бид нар ингэ нэг шом дөлгүүлж байгаа юм шиг юм байдалтай юм яригдгийг. Бүх засгийн газар чи ингэ заламж чанартай их хурлын тогтоол гарлаа. Тэр тогтоолыг яаж хэрэгжүүлэх үү гэж ингээд мөнгөө яаж болох вэ? Ямар компаниар хийлэгч вэ? Төрийн өмчин давмгаалах уу? Яах вэ? Бүх юм л ярьдаг шүү дээ. Тийм учраас энэ 399 тэрбум төгрөгийг өг гэсэн байна шүү дээ. Тэгээд энэний чи Хөгжлийн банк өг гэж хэлсэн байна шүү дээ. Би нэг үнэхээр нэг ингэж тайлбарлаж хэлье гэж бодоод байгаа юм. Тэгэхгүй болохоор алтуйг гарч ирээд Хөгжлийн банкнаас зээл өгсөн юм шиг, алтуйгийн засгийн газар л Хөгжлийн банкнаас зээл өгöd байгаа юм шиг ийм ойлголтууд яваад байна. Тэгэхээр би хөдөлгөөнгөө цаас харуулж ярьж байгаа шүү. Энэ үед бол ерөнхий сайд нь Батбол зам тээвэр барилга хот байгуулалтын сайд нь дашторж байсан юм байна. Та нарт бүх цаас байгаа шүү. Тэгээ тэрнийг ингээд дутуу танилцуулдаг байгаа байхгүй юу? За энэ бол 11-12 онд гарсан шийдвэрүүд. Ингэхлээр 50 сая доллар төмөр замд өг гэж гарсан. 399 тэрбум төгрөг өг гэж гарсан. Зүгээр 399 тэрбум төгрөг шинжээч. 399 тэрбум төгрөг нь өгөгдсөн үгүй юм уу? Би нэг асууч яваас. За амьд юм хийлд. Өгөгдсөн юм өгдөг юм уу төмөр замд? Би бас мэдэхгүй байгаа тэрний. 55 сая ч өгөгдсөн юм уу? Засгийн газрын 2 тогтоол гарч байна шүү дээ. Тэр хариулт өгчөөч. За гишүүний асуултанд хариулъя. Засгийн газрын 13 оны 82 дугаар тогтоолоор
200 сая доллар одоо тэнцэх хэмжээний төгрөгийн санхүүжилт олгохыг засгийн газрын тогтоолоор үүрэг болгосон. Энэний дагуу бол 224 сая доллар, нийт бол 224.4 сая ам долларын санхүүжилт олгогдсон. За эхний нөгөө ярьж байгаа 55 сая долларын нөгөө тогтоолын хувьд бол 22.5 бол олгогдсон. 32.5 бол олгогдоогүй. Яагаад гэвэл зээлийн гэрээн дээр тухайн зээлийг тухайн оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ашиглахаар заалттай байсан учраас 55-аас бол 22.5 ашиглагдсан, олгогдсон гэсэн үг. 200 сая долларыг бол 82 дугаар тогтоолороо 200 сая доллароос 197.8 бол олгогдсон. За энэ 399 тэрбум төгрөгтэй тэнцэх доллар нь 200 сая гэсэн үг тийм.